чөлөөлөгдөх ёстой юм уу? Заавал уучлах ёстой юм уу? Тэр хүн надаа ийм одоо шарахыг хүссэн байтал би заавал тэр хүнийг ингээд уучлах ёстой юм уу? Би уужламааргүй байна гэдэг. Яг үнэндээ болохоор тэр хүнийг уучлах гэхээсээ илүү та өөрийнхөө зүрх сэтгэлийг чөлөөлөх нэг алхмыгаа хийж байгаа гэсэн үг. Яг өөрийнхөө төлөө энэ алхмыг хийж байгаа гэсэн үг баггүй, яг тэр хүний төлөө гэснээсээ илүүтэйгээр таны сэтгэл ууж ирж одоо илүү гоё тайван болно л гэсэн үндсэн дээр бид нар одоо энэ бүх зүйлийг бас ингээд одоо давж гарахыг ирмэлзэж явж үзэж байна шүү дээ гэдэг шиг манай Одко багш маань Сайн байцгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд сэтгэлийн хүч подкастын маань 2 дахь дугаар хийгдэж байгаад баяртай байна. За Одко байна. Хэрэлмээ байна. Бид хоёртай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд бид хоёрын өнөөдрийн сэдэв бол чөлөөлөл гэдэг сэдвээр бид хоёр өөртөө мэдх өнцгөөс ярилцгаа шийдлээ. За тэгээд чөлөөлөл гэдэг зүйлийг хоёлаа гэрэлтмаагийн маань хувьд чөлөөлөл гэж яг юу вэ? Яагаад чөлөөлөх ёстой юм бол? Одоо нэг ийм түүх байдсан шүү дээ. Нэг аав хүүхэд хоёрын ярилцлага. Чөлөөлт хичээлийг үзэж байхад одоо нүүдэлч тэмцэлийн чөлөөлт хичээлийг үзэж байхад тэр одоо надад маш гүн санагдчихсэн гэх юм уу. Хүүхэд нь аав дээрээ ирснээр ааваа ингээд уурлах ч юм уу гомдох үед та яаж тэрийг гаргадаг вэ гэж асууж байгаа хгүй юу. Тэгсэн чинь аав нь чи уурлах юм уу гомдох үедээ одоо ингээд өөрийнхөө цүнхэнд нэг төмөс хийгээдээ гэд тэгсэн. За тэгэл нөгөө хүүхэд нь аавынхаа хэлснээр төмсөө хийгээл яваад иж л дээ. Тэгсэн чинь бүр хүнд болоод даагдахын аргагүй болоод тэгээд аав дээр очсноо та яаж энэ их төмсийг ингэж даад юм бэ? Энд чинь бүр ингэ даагдахын аргагүй хүнд болчлоо штэ гэж тэгсэн чинь аав нь чи наадуулаа гарахгүй одоо хүртэл ингэ сэтгэлдээ тэгээд л яваад байгаа мó гэж урдаас нь асууж исэн байгаа хгүй юу? Яг тэр чөлөөлөлт хичээлийг үзэл яг тэр санаанд ороод бидний нөгөө нэг ганцхан одоо бид нар нөгөө биеийн хувьд нөгөө нэг одоо ингээд бохирдож мохирдох үедээ 7 хоногт бараг 7 удаа усанд орох нь шахуул байдэн штэ. Тэгээд тэгэхэд бид нар одоо ингээд сэтгэл рүүгээ ингээд хор оруулаад байгаагаа зарим үед ажиглаж анзаарахгүй л ингээд туучаал яваал гэдэг юм байна л да. Тэгээд оюун ухаанд маань бас ингээд бохир орж байгааг ч ингээд анзаарахгүй ингээд туучаал яваад идэг. Тэгэхэд тэд нар нь бид нарыг өөрсдийн маань ингэж хөдөлгөөд байдгийг бид нөр өөрсдөө ирж анзаардаггүй байгаа байхгүй юу. Одоо би ч бас ер нь анзаарахгүй л тэгэл яг л тэр нөгөө нэг одоо чөлөөлөх ёстой зүйлсүүдээрээ ингээд одоо юу гэж хэлэх юм хүч хийцэн тэд нараараа ингэж хүчлэгдэж ингэж одоо амьдарч байсан байгаа байхгүй юу. Тийм болохоор яалтчгүй хүнд ер нь бол нөгөө нэг одоо хүнийг уучлах, хүнд уучлагдах тэр чөлөөлөгдөх гэдэг зүйлс маш хэрэгтэй байд юм байна гэж өөрийнхөө хувьд ажиллаж анзаарч байсан. Манай Одко багш маань хувьд ямар байсан бэ? За чөлөөлөлт гэдэг миний хувьд нөгөө яг йог хийжсэн болохоор би сэтгэл ухамсарын хувьд гэдэг зүйл ялцчихгүй. Би сэтгэл ухамсар гэх 3 зүйл гараад ирсэн л дээ. За тэгээд би сэтгэл ухамсар гэдэг юу 3 юм яриад ирээ гэл тэгэл тэгж яхад бол яг сэтгэлийн ариун байдал те бүх зүйлийн биеийн ариун байдал ингээд бүх зүйлүүдийн ариун байдлуудыг ярьж эхэлчихсэн. Тэгээд тэр үед болохоор яг энэ йогоос ч юм уу юм байна. Ер нь бол бясалгалыг хийж байгаа. За тэгээд ингээд бодсон чинь яг нүүдэлчт маань орж ирэхэд болохоор би сэтгэл ухамсарын сав гэдэг зүйл гэдэг шүү, тийм ээ. Тэгэд энэ саваа гоё цэвэр чөлөөлөхгүйгээр бохир юм дээр бохир зүйлийг одоо хичнээн сайхан зүйл хийсэн ч гэсэн тэр бохироор үлддэг шүү гэдэг бол их гоё байсан. Тэгэхээр нэрэл яалтж яахгүй те бид нар нөгөө нэг өмнөх өмнө одоо туулсан зүйлүүдээ уучлж өршөөхгүйгээр цаг гэрэлмагийн маань хэлдэг одоо нөгөө нэг төмсний юм шиг те би бас энийг болохоор арай өөр хувьдраар бас урд нь сонсчихсан байхгүй. Тэр бол яаж гэсэн мэхээр чи уурлах тоолондоо нэг хатаас аваад ингээд хатаад харин уучлах тоолондоо тэр хатаасаа ингээд буцаад ингээд суглаад аваад гэж хэлжсэн тэр өгүүлгийг бас сонсчихсан. Тэгээд хатаасаа буцаагаад авсан чинь ингээд нүх гарчлаа штэ гэж байгаа байхгүй. Тэрийг яаж хахад одоо энийг би яаж буцаага хийм бэ гэж оруулах вэ гэхээр миний хувьд болохоор айгу хүчтэй юм мэдрэмжтэй. Бид нар хин нэгэнд одоо ч юм өөрөө гомцсон ч юм уу хин нэгний гомдоосон үед тэнд нэг нүхийг үүсгээд байдаг бол буцаага тэрийг битүүл гэж бас л их юм болно шүү дээ тийм ээ. Нөгөө нүхийн яагаад будаж тэр чинь маш их өнгөлгөө тордлогоо хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхгүй өнгөлгөө тордлогоо хийхгүйгээр ойлгож ухаарахгүйгээр бүх юм буцаад нөгөө уучлан готл хэвийн байдалтай орчдөг болвол бас их гоё байгаад шүү дээ ер нь л тийм. Тэгэхээр энийг сонсчоо би нэрээ тийшүү хүний сэтгэлийн одоо шарахгүй юу тийм энэ цэвэрлэгээ ухамсарын цэвэрлэгээ гэдэг зүйл бид нарт яалч жахгүй хэрэгтэй юм байна. Өмнөхөө чөлөөлөх хэрэгтэй юм байна. Өмнөх амьдралынхаа бүх зүйлүүдийг чөлөөлөх хэрэгтэй юм байна гэдэг бодол яг энэ түүхийг сонсоод надад төржсэн. Гэхдээ энийг яаж
мэдээж хуучин хэрэндээ орохгүй ч гэсэн яаж гоё өнгөлж тоордож уучлагдаж тэгээ тэр чинь ингээд нөгөө манай нүүдэлчдийн гоё хичээлүүд араасаа урсдаг шээ. Яг л тэр зүйлүүд шиг юмнуудыг ер нь хийх хэрэгтэй юм байна гэж бодчихсон. За тэгээд чөлөөлөлт гэдэг ингээд бас ингээд нөгөө нэг биеийн хувьд тэгэхээр бид нар яг түрүүн хэлсэн те биеийн ариун байдал буюу одоо бидний одоо зарим хүмүүс хэлээд байгаа шүү дээ. Бидний энэ бие чинь болвол сүм хийдгээд бодоход сүм хийдэндээ юу өгж байгаагаас хоол унд те тэрийг нэрэд одоо будаж шуухтаж гоё болгохын тулд бид нар тасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байгаад байгаа. Зөв хооллох хэрэгтэй, зөв нойроо авах те гэд ингээд бүх зүйлүүд маань яг чиглэлийнхаа дагуу байх хэрэгтэй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр бие маань яг ямар байгаа сэтгэл маань гэдэг сэтгэлийг гээд бодохоор одоо тэгээд бас ялгаа байхгүй л дээ тий бид нар хичнээн олон жил одоо өдийн нас хүртэл хичнээн олон хүмүүстэй уулзаж учирч тий тэр хүмүүсийг санаатай санамсаргүй маш их гомдлуудыг өгсөн ч юм уу уурлуулсан ч юм уу гомдоосон ч юм уу гэд ингээд зүйлүүд маань бас яагаад тэгээд ухамсар гэдэг зүйлийг болохоор тий тархинд хэрэг мэдээлэл байгаад байгаа бид нар ингээд бодлороо тий өдөр 60 мянга ингээд тэгж байгаа шүү багадаа одоо 50-60 мянгад бодол ингээд тархийг бүр ингээд эзэгнийхэн төрдөг гэж байгаа аахгүй. Тэгэхээр энэ бодол өнөөдөр биднийг яг яаж амьдруулж байгаа тий тэгэхээр энэ бодлоо зохицлохээс эхлэх юм байна ухамсараа зохицлохын тулд тий тэгээд нөгөө юун дээр бол тэгж хэлдэг тий когнитив сэтгэл судлал дээр тарих ухамсартай зүрх сэтгэлтэй холбогддог юм аа гэд тий ингэж хэлдэг болохоор яг энэ үнцгээс нь ярьчлаа. За тэгээд гэрэлмаа багш маань үргэлжлүүлээд ярих уу. За тэгээ. За ер нь бол би сэтгэл ухамсар гээд та гурвуулангийн нэрлэлээ л дээ. За тэгээд ер нь бол ингээд яг уу ийм асуулт бас ургаж гарч ирж болно л доо. Заавал чөлөөлөл өгөх хэрэгтэй юм уу? Заавал уучлах хэрэгтэй юм уу? Тэр хүн надаа ийм одоо шарахыг өгсөн байтал би заавал тэр хүнийг ингээд уучлах хэрэгтэй юм уу? Би уучламааргүй байна гэдэг. Яг үнэндээ болохоор тэр хүнийг уучлах гэхээсээ илүү та өөрийнхөө зүрх сэтгэлийг чөлөөлөх нэг алхмыгаа хийж байгаа гэсэн үг. Яг өөрийнхөө төлөө энэ алхмыг хийж байгаа гэсэн үг баггүй яг тэр хүний төлөө гэснээсээ илүүтэйгээр таны сэтгэл уужирч одоо илүү гоё тайван болно л гэсэн үндсэн дээр бид нар одоо энэ бүх зүйлийг бас ингээд одоо давж гарахыг ирмэлзэж явж үзэж байна шүү дээ гэдэг шиг манай Одко багш маань өөрийнхөө хийжсэн чөлөөлөлтөөсөө хуваалцаад дарга байрлалаасаа хуваалцаж таггүй. Ер нь бол юу гэдэг лээ өөртөө нүүрс тулах гэх шиг маш их хүнд нөгөө айтайхан хүүхэн гэдэг хүүхэн чинь айгүй хүүхнүүд дотроос та зохилддаг үе зөндөө байдаг. Өөрийгөө хараад ичмээр мэдрэмж тэгээд нөгөө нэг гомдлсон өөрийгөө харсан чинь нэг юу гэдэг лээ гоншгонсон мэдрэмж тэгээд ингээл уурсан нэг өөр төрхөө харсан чинь нэг л их арслан бар шиг нэг ийм мэдрэмжүүдээс салахад бол нэлээд бас их хугацааг зарцуулсан. Тэгээд яг өнөөдрийн миний нэг туул гэх юм бол яг өнгөрсөнд одоо охиныхаа аавыг хамгийн том чөлөөлөлт гэж хэлж болно л доо. За тэгээд тухайн үедээ болохоор миний зөв гэж би өөрөө маш их харсан. Би ч гэсэн мундаг хүн шүү дээ. Тэр ингээд би хичээгээд байхад тэр хичээгээгүй тэр ингээд дандаа бүх юмний л буруу юм тэрэн дээр байгаад байсан. Яг бит хоёрын хувьд бол салалт гэдэг зүйл болцсон байсан. Тэгээд салалт юунаас эхэлтэй бэ гэдэг ингээд ярахаар тэр хүний одоо хишгсэн нэг алдаал байгаа юм л та. Тэнгүүд тэр алдаагаар нь би бүх юмыг дүгнсэн байсан. За тэгээд эргээд өөртөө ирээд нэрээ юу илээ яасан бэлээ. Тэгээ энэ яагаад гэдэг вэ гэхээр амнаас дандаа гараад байдаг. Чөлөөлөгдөг байхад тэр хүнийг ингээл юм ярих болдог. Йоо тэрсээ тэгж намайг хуураад ингэсэн чинь ингээд гэдэг нөгөө амнаас бүр уншлах шиг гардаг болсон тийм. Өөрөө үгүй би одоо хизээ том болох юм бол энийг бол ярихгүй байж болно да. Гэхдээ л амнаас гараад байна штэ гэдэг ийм мэдрэмжийг авч ирсэн байхгүй. Тэгээ чөлөөлөхөд гэхэд миний хамгийн түрүүнд хийсэн зүйл тэр хүндээ талархаж эхэлсэн. Надад юу өгсөн байж болох вэ тэр хүн? Тэ? Надад юуг зааж сургасан байж болох уу гэдэг талархлынх нь одоо юунуудыг өөрөөсөө бодож эхэлсэн л дээ. За талархаад эхэлсэн ч үгүй бүх охинтой болсон биш үү тий. Тэгээ би ингээд гадаад орон дээрээ ингээд амьдэрсэн биш үү. За тэгээд араас нь яасан бэ гэхээр амьдралын ухааныг надад заасан биш үү. Тэгэхэд ягаад би энэ хүнд ингэж гоморхож гоншигнод суугаад байгаа юм бэ? Гэт ингээд талархаад эхэлсэн чинь тэр хүнтэй урд нь нөгөө нэг дандаа муухай минь хараад байдаг гэсэн бол урд нь тохиолд гой сайхан мөч зөндөө байдаг гэсэн бод байхгүй. Тэр нь гинт ингээл нэг нэгээрээ бодогддог. Үгүй нэрээ явж байхдаа бид чи ингэж хөвгөлтэй явдаг гэсэн маань охинтойгоо ингэж гуруулаа явдаг гэсэн бай тээ. Бүх сайхан юмуд нь харагдаад эхэлжсэн. За тэгээд ерөнхийдөө гэхдээ би энэ чөлөөлтийг бол төсөөллөөр хийсэн л дээ. Охины минь одоо бол яг үнийг хэлэхэд хорвоо дээр байх болсон байгаа. Тэгээд энэ зүйлүүдийг хийгээд за тэгээд өөрөөсөө бурууг хайж эхэлсэн. Хоёр дахь алхам маань
яагаад бид хоёр өнөөдрийн энэ юунд хүрвэ гэсэн чинь надад ч гэсэн одоо тэ буруутай үйлдэл хийсэн зүйлүүд бас байгаад байна. Тэгэхээр энэ болгоныгаа тооцох юм бол бас за тооцох уу тий. Нөгөө альтаахан хүүхэн ч айгүй хүүхэн болсон. Нөгөө хүний өмнөөс хүчрэхэд эмэгтэй дүрээрээ хитрхи их явсан. Эмэгтэйчүүдийн маань хамгийн их алдаад байдаг зүйл би хийж чадах юм жинтэй нэггүй би чадах юм чинь гэдэг нөгөө урдуур нь орж юм хийдэг болцсон. Урд нь бол тэр хүн хийгээл байдаг гэсэн зүйлийг би урдуур нь орж хийсээр га тэр хүнийг ингээд бүр ингээд ажилгүй болгоцсон хүн би өөрөө байгаад байсан байгаа таахгүй. Тэнгүүтлээ дараад нь болохоор би гэдэг энэ чи юу хийж ийхгүй чи надад туслахгүй энэ чи ингэхгүй энэ чи тийхгүй байх гэх нөгөө амнаас гардаг урсгалууд маань ялцчих байхгүй ингээд гараад исэн байна гэдгийг өөр нь олж хамтлаа. Үе би ч ямар муухай хүн бэ? Эвцэн хүн би өөрөө юм биш гэж өөртөө мөртүүлсэн. За тэгээд эхлээд ингээд өөрийгөө бас буруутай талыг хараад ирэхээр тэр хүнийг уучлахгүй байхын аргагүй. Ганцхан өнөөдөр тэр хүний ч буруу байгаагүй надад ч гэсэн буруутай тал байсан юм байна гэдгээ мэдэрсэн. Тэгээд чөлөөлт хийгээд эхэлсэн чинь нэг ингээд юу гэвэл нуруунд дээрээс ингээд нэг хүн дачаа авцсан юм шиг тий. Бас тэрийг шалгаж үзэж байгаа шүү дээ. Хөөе надын ямнаас тэрний тухай юм гарах нь гэсэн чинь гарахаа болоо тий. Тэр хилдэг байсан өгнөө тэр намайг ингэсэн тэгсэн гэдэг өгнүүд маань алга болж эхэлсэн гэдгийг би бол ерөнхийдөө анзаарсан. Тэгэхээр маш олон чөлөөлөлтүүд байгаа. Тэгэхээр энэ болгоныг одоо яг ингээд хэсэгчлээ дараад нь бас ярилцаж болох байх гэж бодож байна. Тэгэхээр хамгийн том чөлөөлөлт маань энэ байсан. Тэгэхээр бид нэр төсөөллөөрөө ч гэсэн чөлөөлж болдго юм шүү. Хэрэг магадгүй те өнөөдөр байсан бол уулзаад ч юм уу те уцаар яриад ингээд уучлаарэ гэд ингээд чөлөөлөгдөх байх ярилцаж болох боломж байсан баг. Тэгтээ надад яг тэр үед охиныгаа анзаараарай гэдэг гоё үгийг хэлсэн. Би охинтойгоо ажиллах дараагийн нэг гоё том ажил руу намайг түлхэж оруулсан байдаг юм аа. За тэгэхээр Гэрлэн агш маань өөрийнхөө гоё чөлөөлсөн түүхийг ярих уу? Бас анх ингээд чөлөөлөлт гэж байдаг юм байна гэдгийг одоо ингээд мэдэж авч ирсэн. Өмнө нь болохоор яг сэтгэл зүйн чиглэлээр судалж байхад болохоор уучлах хэрэгтэй, уучлагдах хэрэгтэй гэсэн тиймэрхүү томьёонууд байдаг байсан. Тэгээд яг өөрийгөө би уучлсан би гоё яана уу гэж ингээд нөгөөний өөрийгөө хуурна гэдэг шиг тэгээд хуураад л яваад байсан байгаа даахгүй юу. Яг дотроо уучлсан юм хэр уучлаагүй таны хэлээр нөгөөнийг сонион тэр гар ингэсэн тэгсэн гэсэн яриа бол гарна тий. Тиймэрхүү юмнуудаа бол ярин сайхан найзуудтайгаа нөгөөдөө муулна. Тиймэрхүү юмнуудад болдог байсан. За тэгээд Одгоош маань манай нүүдэж тэмцэл бяс болгосон. Миний хамгийн анхны багш. За тэгээд ер нь би нөгөө нэг Одгоошаас одоо чөлөөлөхийн тулд яах хэрэгтэй вэ гэж асууж авахад талархах гэж хэлжээс аахгүй юу? Би тэгээд за талархах хэрэгтэй юм байна. Тэгэхээр талархахын тулд одоо яах хэрэгтэй вэ? Одоо талархах зүйлсүүдийг эхлээд бичиж эхлэх хэрэгтэй байх нь шүү дээ. Тэр хүнд одоо тэр хүмүүс юунд талархаж болох вэ? Амьдралд одоо энэ амьдралд гарч ирснээр надад ямар сургамжийг хайрлах гэж ирв гэдэг дээр нь одоо талархах гад үлдсэн. За тэгэл эхлээл уцаа аваад хамгийн хөнгөнөөс нь эхлэе гэж бодоод өмнө өрчээсэн хүнээс талархах гад ихтэвэ. Тэгсэн чинь яг штэ нөгөө ярьдаг мэрөө гэдэг шиг нөгөө нэг сонин өгсөө дараараас нь урсаад ингээд бичээлсэн зогсолтгүй бичээлсэн. Тэгэл тэгсэн чи яг араас нь ингээд тэр өгсүүдийн араас талархах юмнууд ингээд маш их ингээд ороод ирд юм бэлээ. Тэгээд хоёрын харилцаа болохоор яагаад дуусчихсан бэ гэхээр яг ирээдүйн жоохон тодорхойгүй харилцаа руу хоёр цуг үгээд орсон. Тэгээд яг одоо нөгөөний цаашлах үгүй юу гэдэг дээр одоо ингээд ирэх үед одоо ингээд ер нь бол дуусгах хэрэгтэй юм байна гэдэг шийдвэрийг гаргаж ирсэн бохгүй юу. За тэгээд ирсэн чинь яг үндэ болохоор намайг нөгөөний хэрхэн эмгтээлэг байх би тэнд болохоор нөгөөний яг таны хэлээр нөгөө хүчтэй эмгтэй гэдэг шиг тэр хүнээс тусламж гуйдаггүй тэр хүнийг одоо эр хүн юм шиг харагдуулдаггүй би өөрөө чадна чиний туслалцаа надад хэрэггүй гэж одоо ингээд чамд ямар нэг юм дээр туслах хэрэг байна уу гэж ингээд үгүй би өөрөө чадна гэж нөгөө нэг бодгийн эгог нээр доош ингээ унгаад дэжтэй тэр хүн чинь өөрөө бас нэг би эрэгтэй хүн юм байна би энэ хүнд хэрэгтэй хүн юм байна шүү гэдэг мэдрэмжийг ингээд надаас ингээд авахыг ирмэлзээд ахна би ингээд бүр амар ингээд нөгөө түлхээд байсан байхгүй тэр түлхэлтийг бас би яагаад хийсэн бэ гэхээр өмнөх харилцааныхаа айц дээр тулгуурлаад тэр түлхэлтийг тэр хүн рүү хийцмэс өмнө нь нөгөө нэг би хитрхи сэтгэлээ ингээд зориулаад амар наалдам хавынхаа ингээл эмгхтэй ингээл байсан байгаа даахгүй юу. Тэгээд тэр эрэгтэйдээ хаягдаад тэрнээс болоод чи хитрхийн ингээд надаас хараат байна. Миний хувийн хорон зайруу маш их халдж гин гэд тэрнээс олоо хаягдсан эмгхтэй хүн чинь дараа нэг за ингэж хитрхийн нөгөө нэг
хамаарч ингэж үерхэж болдгоо маань. Тэгэхээр энэ хүнээс хамаарахгүйгээр үерхэх хэрэгтэй байд юм байна гэдэг дээр тулгуурлаад аль болох тэр хүнээс нөгөө нэг хамааралгүй шүү гэдэг уг нь бол харуулах гад байсан байгаа даахгүй юу. Тэгсэн чинь тэр нь бас нөгөө нэг хитийтгэхээр эр хүнийгаа доошо хийж байгаа юм шиг болгоод тэгээд яг үндэ битэрийн харилцаа яг түүн дээр ингээд зогссон байдаг. Тэгэхээр ер нь юмын тэнцвэрийг олох маш чухал юм байна гэж ер нь бол тэрнээс сургамж авсан. За тэгээд ер нь бол эмэгтэй хүн хаяа угаасаа таны хэлдгээр нөгөө уян налам хай одоо жоохон охин шиг байхыг хүсдэг штэ, ямар ч хүчирхэг эмэгтэй хүн байсан тодорхой хэмжээний. Тэгэхэд бас нөгөө нэг одоо тэр хүнгүүгээр л бол амьдрал байхгүй юм шиг байх тийм бол биш гэх юм уу одоо. Гэхдээ бас өөрийнхөө нөгөө нэг үзэл бодолд үнэнч тийм эмэгтэй байвал бас зүгээр байд юм болов уу гэж би бодсон байхгүй юу. Тэгэхгүй нөгөө нэг хэд наалдах гад хэд түлхэх гээд нөгөө тэнцвэрийг алдагдуулаад тэгээд 2 удаа хаягдсан махна штэ. Гэтэ угаасаа ингээд нөгөө чөлөөлтийг хийж явах мөч бол амар хэцүү байдаг тийм. Йоо ямар хэцүү юм бэ? Энэ болгоныг заавал хийх ёстой юм уу гэд. Тэгээд яг хийсний дараа аюу гоё мэдрэмж байгаа зү. Тийм. Яалтчгүй нөгөө нэг тийм байдлаас болоод одоо ийм сургамжийг надад өгөх гэж ирсэн хүн юм байна гэж нөгөө нэг одоо хагарсан өөрийгөө цуглуулж байгаа юм шиг мэдрэмж гэх юм уу. Тэгээд тэднэр нь нөгөө нэг бүхэл олоод ирэхэд нэг дүүрэн амьсгал аваад нэг энэ л бэйсик биш дээ гэж яг тэгэж бодогдохоор. Яг нөгөө нүүдэлчдийнх дээр хэлдэг те. За гэд аргаа болохыг л ерөнхийдөө чөлөөлөх нэг аргаа олчоор дараагийн чөлөөлөлтөд маш их гоё болоод идэх штеп. Тэгэхээр нөгөө бид нар эмэгтэй одоо нөгөө нэг эмэгтэй хүний хатан ухаан гэдэг зүйлийг бас бид нар их гоё ярих туфтаа тий. Тэгээ хатан ухаан гэхээсээ илүү бас хүн болгон өөрийн хэл хязгаар гэдэг зүйлийг айгүй гоё тий. Өөрийн үнцэн хэл хязгаар гэдэг зүйлийг бас тавьж өгөөгүйгээсээ яг үнэхээр бид нар анх удаа энд ирээл анх удаа тэр зүйлийг үзэж байгаа болохоор тэрийг нөгөө мдээгүй ийм юм байдгийг шүү гэдгийг яг нэг амьдрал заагаад нь штэ бид нар те өдөр тутамд маань заагаад байна. Тэгэхээр амьдралын ухаан гэдэг зүйл нэрээ үнэхээр гоё ингээд нөгөө. Гэхдээ энийг чөлөөлт гэдэг хичээл ганцхан чөлөөлтөөрөө явагдахгүй те мэдээж энийг хайр болж байгаа штэ. Хайр болж байгаа учраас талархаад хайр болж байгаа учраас те цаанаасаа талархал төрөөд ингээд юу яадаг учраас энэ зүйлийг бид хоёр өнөөдөр ерөнхийдөө ярих гэж бодлоо. Тэгэхээр чөлөөлөгдсөний дараа энэ сав шимээ ерөнхийдөө бид нар те дахиад буцаагаад өөрийгөө бүтээх гэдэг үйл ажиллагаанд бас яваад. Эхлээд бид хоёр чинь өөрсдөө олоод байна шүү дээ. Тэр бас нэг те тэнцээ нэг алдаа гаргаж исэн өөрийгөө онж исэн өөрийгөө тэгээд буцаагаад алдаатай оноотой өөрийгөө гоё хайрлаа те. Тэнгүүл одоо буцаагаад бүтээгээд эхэлж байгаа яг энэ гоё үе шатн дээрээ явж байгаа тий. Одоо дараагийн харилцаан дээр бол тий тодорхой хэмжээнд өөрийн үнцэн хил хязгаарыг тавьж чаддаг. Ийм л нэгэн эмэгтэйчүүд бүсгийчүүд болох гээд ингээд хичээгээд суралцаад улам л өдөр тутамдаа суралцааж явж байгаа ийм л хүмүүс байна да. Тэгээд бид хоёр чадан ятгаараа өөрсдийнхөө чөлөөлтийг бас хийж ирсэн баярлаа. Тэгээд гэрэлмагш маань гоё нэмж хэлэх чөлөөлтөөр зүйлээ нэ. Ер нь бол талархах, баярлах, одоо уучлах гэдэг энэ бүгд нөгөө нэг хайраас одоо ингээ ургаж гарч байгаа гэж Отгой багш маань бас хэллээ. За тэгээд нөгөө нэг бид нар амьдрал ер нь ихэвчлэн өөрийнхөө өнцгөөс дурандгаад байдаг юм шиг надад санагдсан. Тэгэхэд бид нар нөгөө хүнийхээ өнцгөөс ч юм уу нэг хараад бас сонирхоод үзвэл бид нар шал өөрийгөө бас олж харах боломжтой юм байлээ. Тэгээд эднэрийн одоо нөгөө түлхүүрэн сонирхох, судлах, ирмэлцэх гэдэг тэр түлхүүрүүдийн дагуу явагдаж байгаа байхгүй юу? Гэхдээ нөгөө яг энэ подкастынхаа хувьд бол тий хүмүүн чи нар буюу тий хүн та өөрөө одоо нөгөө нэг нар юм хүн чанар буюу хүмүүн чи нар та нар шүү, та бол гэрэл шүү, гэрлэлэг бүтцтэй шүү. Тэгэхээр өөрийнхөө гэрлийг улам тодоор өнгөлөөд улам гоёор гэрлэхэд бол заавал чөлөөлөлт гэх шаардлагатай байдаг юм шүү. Тэгээд өөртөө үнэнч байх нь хамгийн одоо номер 1 асуудал тийм ээ. Тэгэхээр бид хоёрын зүгээс
Жижигэн ч гэсэн та нартай сэтэл өгөх зүйлүүдийг хэлж чадсан болов гэж бодож байна. Тэгээд бүх зүйлийн тунгийн тааруулаарай. Тэнцвэр гэдэг зүйл бол хамгийн чухал шүү гэдгийг хэлье. Тэгээд өнөөдрийнхөө подкастыг үгээр өндөрлөж байна. Талархлаа. Дараагийн За подкастаар уулзъя. дараагийн подкастаар уулзъя. Баяртай. Баяртай.